За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Тэгээ зуны эхний сарын өнөөдөр шиний 2. Зуны эхний сар бол одоо буйны сар байдаг. Бурхан багшийн 3 их дүүцэн тохиодог ийм сар. Тэгээ энэ өдөр хамтдаа өдрүүдэд хамтдаа базар садынхаа бяцлаглалын хөтөлбөрийн тайлбарыг явуулсан байх баяртай байна. Тэгээ эхэн дээр нь итгэлээ уншээ. За энэ дотор бол итгэл байгаа. 53 дугаар хуудсанд 50 дугаар хуудаснаас ахгуулаад яг итгэл ингээ бүрэн ихээр уншлагыг оруулчихсан байгаа. Тэгээд 53 дугаар хуудаснаас хураангууга итгэлийнхаа хураангууг уншаад тэгээд номоо эхлэе. Бурхан ном ховрын чуулганд бодий хүрдэл бибери тэгэмо миний өглөөдөргөдөн улзам боянар мага дамдны дозо гэгэрэг болтуга бурхан ном ховрын чуулганд бодий хүрдэл бибери тэгэмо миний өглөөдөргөдөн улзам боянар мага дамдны дозод гэгэрэг болтуга бурхан ном ховрын чуулганд бодий хүрдэл бибери тэгэмо миний өглөөдөргөдөн улзам боянар мага дамдны дозод гэгэрэг болтуга хамаг амтан амгалан хийгээд амгалангийн шалтгааллууга төгөлдрөө болдуга хамаг амтан зовлон хийгээ зовлонгийн шалтгаанаас хагцага болдуга хамаг амтан зовлон үгүй амгаланлууга үлэ хагцага болдуга хамаг амтан холлоор Урлаад ажига сангэ дэгэ жиршага болдуга хамаг амтан амгалан хийгээд амгалангийн шалтгааллууга төгөлдрөө болдуга хамаг амтан зовлон хийгээ зовлонгийн шалтгаанаас хагцага болдуга хамаг амтан зовлон үгүй амгаланлууга үлэ хагцага болдуга хамаг амтан холлоор урлаад ажига сангэ Дэгэ жаршага болдуга хамаг амтан амгалан хийгээд амгалангийн шалтгааллууга төгөлдрөө болдуга хамаг амтан зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас хагцага болдуга хамаг амтан зовлон үгүй амгаланлууга үлэ хагцага болдуга хамаг амтан холлоор Урлаад ажига сангэ дэгэ жаршага болтуга газар дэлхий хүчээр зүрсэн зэзэгзэр жигдэн самбар дөрвөн твийг наран сарар чимээс бэлэгд бурхны орон зарин өргөснөр асара ариун орныг хамаг амтан Эдлэг болтуга ngomma sarvanda dagada yadam guru ardna mandala hamneriya dayami. За сэрдэг номоо хаан гэд гүмбэн бийдийн хамлам ар залгадж байсан дээд Монголын одоо Монгол мэрэгдийн цуу алдрыг цуурайтуулж ясан энэ гэгэний зохиосон удирдгал дөрвөн их хөтөлбөр гээд дөрвөн ном байгаа. Тэрний дөрвөн номынх нь одоо хоёр дахь нь бол базар сад. За эхэнд нь бол бид нэр итгэлийн хөтөлбөрийг яваад дүүрсэн. Одоо ингээд базар сад бол эхэлж байна. За тэгээд номон дээрээс бүгдөө явна да. За товчхон нэр нь бол яг базар садын бяцлаглалын хөтөлбөр гэдэг ч. За дэлгэрэнгүй өөрийнх нь одоо бүтэн нэр болохоор энэ номны одоо эхэн дээр байна. Энэ хуудсан дээр. За базар садыг өрөм бяцлаглалын зэргийг номлосон гим монлын хэрийг угаан ариусгагч өвдсөн сайн урсгал хэмээх нэр торшваагч. За өөрийнх нь бол бүтэн нэр нь.
За базар сад гэхээр юм бол санскритээр базар сад гэж байгаа. За төвдөр бол дорд симб. Монголоор болохоор бол очирт баатар сэтгэл гэдэг. За энэ дээр энэ хөргөнийхэн доотлолт ингэ бичсэн байгаа хаа. Тэгэхээр энэ манайхан дорд симб гэдгээр нь ч бас нэлээд сайн мэдээд байдаг байх. Дорд симб бурхныг одоо уран бясалгах. За тэгээд дорд симбийг бол ихэвчлэн манайхан дээр юугаар санскрит хэлээр нь ер нь дуудаад байдаг. Энэ ганжуур данжуурыг орчуулах явцад бол бурхтын нэр аливаа нэр томьёог бол ихэвчлэн санскрит нэрээр нэрлэх тийм журмыг баримталсан юм шиг байна лээ. Тэгээд тэрнээс үүдээд гисэн үү ер нь бол бурхтын нэр үүдийг бол манайхан дандаа одоо юугаар санскритаар нь хэлдэг. Ганжуур данжуур дээр бол ер нь дандаа санскрит нэршлийг нь бол барьсан байдаг. За тэгэхээр базар сад гэхээр базар садва гэж байгаа. Садва гэхээр юм бол санскритаар хэлж. За төв дээр бол дорд симб. За монголоор бол очирт базар гэдэг нь очирор гэсэн. Садва гэхээр одоо бодсадва их баатар сэтгэл гэсэн юм утгатай. За тэгээд яга базар сад гэж хэлсэн хойно тайлбарлана да. За энэ базар сад буюу одоо дорд симб бурхныг ингээ уран бясалгах. Уран гэхээр өөрөн одоо ингэж өмнө урьж авцарч уншлаг номоо уншиж урьж тэр дайв тоолж бясалгал хийхийг бол урих гэж хэлдэг. За ингээд одоо авцарч бясалгах тэр бясалгалын зэрэг гэдэг маань дистрал эрэмб юу бодохой одоо ямар дараалтаагаар бясалгах ингээд тэр бүгдийг ингээд номлосон бүгдийг энэ дээр гаргаж өгсөн. За энэ бясалгалыг хийснээр яах вэ гэхээр гим унлын хэрийг угаан ариусгагч увдсын сайн урсгал. Энэ базар садын бясалгалыг одоо хийх нь бол бидний гим унал тэр бүгдийн хэр буртхыг угааж ариусгах тийм одоо сайхан увдс тэрний урсгал аршаан нь юм гэсэн ийм утга санааг бол гаргаж. За химих нэрт оршваа. За дэлгэрэнгүй нэр нь болохоор юм. Тэгээд энэ дээр базар сад бурхныг ерөнхий одоо дүр байдлыг нь бол ингэж энэ дээр байж гэн. Тэгээд хойно нөгөө бясалгал хийхээр бурхныхаа дүрийг бас сайн бодох хэрэгтэй байдаг. За гарчигн дээр бол номын ерөнхий агуулга байж байгаа тийм ээ. За гарчигын бүгдөө харъя яг юуны тухай үзэх нь вэ гэхээр за удирдгал хэсэг байна. За базар сад бол 4 бүлэгтэй. За сахих туун тангараг санварыг номлоо. Түүнийг хэрхэн сахих ёсноос гэтэрсэн гэм монол гарах ёс гэмээр халдагдсныг одоо бодиттой хариуцгаж үлддэг. Ийм 4 үндсэн бүлэгтэй. Тэгээд төгсгөлийн хэсэг гэдээ бас байгаа. За сахих туун тангараг санвар гэхээр сахих ёстой дагаж мөрдөх ёстой дүрм журм ялангуяа ёс суртахууны хэмжээ юу гэдгийг энэ дотор гаргана гэсэн. За түүнийг сахих ёс гэхээр тэрнийг хэрхэн яаж сахих юм яаж мөрдөх ёстой. Тэр ёс суртахууныг мөрдөх журам гэх юм уу? Одоо зарчим гэх юм. За ёсноос гэтэрсэн гэхээр ёс суртахууныг одоо сахиж чадаагүй, сахил санвараа сахиж чадаагүйгээс болоод тэр сахих ёстой хэм хэмжээнээс гэтэрчхээр гим унал гарнаа. Тэгээд тэр гим унал яаж гарах юм, яагаад гардгийм бэ гэдгийг 3 дахь бүлэгт нь гаргаж өгнө. За 4 дахь нь болохоор хэрэг тэрнийг зөрчөөд гаргачихсан гим алдаа хэлэнц нүгэл байвал байгаа бол одоо тэрнийг яаж бодиттой хариуцах вэ? Тэгээ хариуцах одоо бясалгална. Тэгээ бясалгал энэ дотор бол нэлээд дэлгэрэнгүй гарна да. Бэлтгэл нь юу байх юм? Тэгээ яг яаж бясалгах ёстой, юуны үүднээс бясалгах уу? Нэгнэргээд бүгдийн дэлгэрэнгүй гаргаж өгнө. За ерөнхий номын агуулга бол ийм. За тэгээд номоо эхлэе да. 7 дугаар хуудаснаас. Тэгэхээр энэ базар сад дотор бол ер нь одоо мянган галвын хилэнцгийг л нэгэн агшин түлдэг. Тийм үдстэй хүч чадалтай тарин үл энэ базар садын тарин л гэж багш нар маань айлддаг. Тэгээ энэ дээр нэг түүх одоо Ташчамбал Дацангийн Шунлаа багш нэг ярьж байсан.
альдажсэн нэг түүх байдаг. Төвдөд нэг гэн ишээ лам гэдэг одоо Монгол лам байсан. Тэгээд тэр лам болохоор одоо чойрын татсан чойр үжижсэн байна л. Тэгээд чойроо нэг сайн ойлгож өгөхгүй гिचнээ гिचээгээч одоо ойлгож өгөхгүй байсан. Тэгээд багш нь за чиний базар садл одоо базар садын бяцлал хий, базар садыг нэг бум тоолоод яг нэг тоонд нөхөрчээд ирв. Тэгээ базар садын бяцлал хийсэн. Тэгээ бяцлаглаа хийгээд яг тоонд нөхөрчгээд энэ бяцлал бүтээлийг хийчихээ. Тэгээ ирээд номоо утсан чинь л нөгөө түрүү чи ойлгохгүй байсан зүйлүүд чинь зүгээр ингээл тодорхойл гарч ирээд байсан. Гэхдээ би ийм ойлгохгүй байсан юм баг та. Тэгээд маш сайн ойлгосон. Ерөөсөө төвөггүй ойлгож гिचсэн. Ойлгосон. Тэгээд нөгөө олон жил ном үзээд одоо бүх зиндагаа дүүргээд гавжин лааран бэн дамжаа барих болоод тэгээд тэр дамжаанд одоо их анги дамбын лааран гэдэг бол их тийм нэр хүндтэй бусад лам нар ч гэсэн одоо анги дамбын лааран бан хэн болсон гэд тэрнийг их сонирхож анги дамбын лааран байг их хүнддэг юм тийм ээ. Тэгээд тэр лааран бэн дамжаа барьсны дараагаар бол одоо анги дамбын лааран бол ингээд дугунд бусад лам нар сууж яхад гаднаас орж ирэхэд бол тэр анги дамбын лааран хамгийн түрүүнд нь манлайлж явдаг. Тэгээ орж ирд юм байна. Тэгээд тэр гэн ишээ ламын зиндаанд бол одоо олон жил анги дам болсон нэг юм өндөр биетэй тийм төвд лам байсан. Тэгээд лам нар бол за тэр лам л одоо анги дамбын лааран болох байхаа олон жил бол одоо сайн байсан. Тэгээд нөгөө араа зогсож байгаа лам нар ингээ суудлаасаа босцсон одоо хүндэтгэж хүлээж авахгүй хүлээж байгаа. Тэгээд гаднаас ингээ лам нар орж ирсэн. Шашраа мсцэн ингээ хамгийн түрүүнд нөгөө өндөр лам явж явах шиг байна. Тэгээ заарахгүй одоо энэ лам л одоо анги дамбын лааран болж олон жил сайн байсан гэдэг. Тэгсэн нөгөө өндөр ламын чинь урдталт нь ингээ нэг шаширны орой ингээ хөдлөх шиг болсон. Тэгээд нэлээ өндийгээр ингээ харсан чинь нөгөө гэн ишээ лам одоо анги дамбын лааран болцсон байсан. Тэгээд яахан биеэр жижигдүү хүн байсан юм уу да. Тэгээд одоо тэр гэн ишээ лам бол анги дамбын лааран буюу бүр шилдэг гэсэн үг л дээ. Анги дам гэхээр бүр шилдэг нэгдүгээр байранд явж байгаа хүмүүс анги дам гэдэг. За одоо тийм мундаг лааран болсон гэж. Тэгээ энэ базар садыг бясалгаж базар садын тарныг тоолж ингээд тоолж бясалгал хийж ном эрдэм үзүүл их хурдан ойлгодог хэлнэс нүгэл хурдан арилдаг гэд тэгж хэлдэг. За тийм нэг түүх байна. Тэгээд Шунлаа багш одоо зүүн хүрээнд бол чойрын хичээл ордог байсан. Тэгээд чойрын хичээл орохдоо бид нарт тэгж бас айлдаж ирсэн. За 7 дугаар хуудаснаас. За 3 нууцын барагдашгүй чимгийн зохиол бүхэн нууцыг баригч очирд багшийн лагшинд бүтээд боловсрон гэгээр их нууцын аршааны шимийг аривтгах нууцын зэдгийг дурдан сэтгэж бишрэнгүүгээр мөргөм өгч. За энэ болохоор бол одоо очирт багш уу нууц тарны багшигаа дурдж мөргөж байгаа. За 3 нууц гэхээр лагшингийн нууц, зарилгийн нууц, тааллын нууц гэдэг. За тэр бүгд бол тэр одоо бүхнийг бол очирт багшийн лагшинд бүтээгээд босгоод тэгээд боловсрон гэгээр гэхээр боловсрох гэгээр гэсэн ийм хоёр үгээр нь энэ номын утга дотор бол ингээд хоршоо маягаар яваад байдаг. Боловсрон гэхээр эхлээд сэтгэлийг нь боловсруулж болгох энэ үйл явц бол ихэнд нь байдаг. За ингээд сэтгэл нь овоо сайхан зүгшрээд боловсроод болоод ирэхээр түүнийг нь одоо гэгэрүүлэх буюу орчлонгоос гитлгэх гэж хэлдэг. Гитлгэх. Одоо яг үндсэн үг нь бол гитлгэх гэж. Тэгэхээр гитлгэнэ гэдэг маань бол одоо энэ орчлонгийн зовлонгоос гитлгэж нирваны мөрийг олуулах, гэгэрүүлэх гэсэн юм утгатай. За энэ боловсрч одоо гэгэрэх их нууцын аршааны шимийг аршааны шим бүгдийг аривтгаж өгдөг. Тэр онцгой одоо хамгийн ач тустай нь хэм бэ гэхээр багш юм аа. Очирт багш юм. Очиртдаг багш гэдэг бол одоо нууц тарны ном мөрийг зааж, номлож, бан авшиг нөгж байгаа багшийг бол хэлж байгаа. Тэгэхээр энэ нууцын садиг гэдгийг бол одоо дурдан сэтгээд тэгээ бишрэнгүүгээр очирт багштай мөргөё. За мөргөлийн хэсэг нь гарч. За застад сайн үйлсийн өөрийнгээ татуулсан үлэмж алдлын дий үсгийн улбар гэрлэр
Гадан баян ёсны сайн ёсны Лянхуан цэцэрлэгээ дэлгэрүүлэн зохиосон наран ирэхэд зөөлөн их шиг танаа тунгалаг сүжгээр магтмоо гэж. За зөөлөн их шиг гэдэг маань Мансар урхныг хэлж байгаа. Мансар урхны нэг нэр нь бол одоо зөөлөн их шиг гэж хэлдэг. Тэгээд одоо цас дууланд ингээд өглөө нар тусахад улбар шаргал туяатай ингээд нар тусах сайхан тийм нэг шаргал туяа тусахна. За тэр нь бол тэр нар нь бол одоо Мансар урхан болж байна. Нарны туяа нь юу гэхээр дивсэг нь болж байна. За тэр үлэмж айлтын ди гэдэг маань бол одоо Мансар урхны зүрхэн тарины хөрөнгө үсгэл байдаг л да. Хөрөнгө үсгэн. Тэгээд тэр улбар гэрлэр гадамбын гэснэ. За нар гарахаар сайхан ингээд цэцэг ногоо дэлбэлж ургаж амилдаг. Тэрэн шиг гадамбын одоо сайн ёсны цэцэрлэгийг дэлгэрүүлэн зохиос. Гадамбын ёс гэдэг бол одоо энэ бидний шүтж байгаа гэлүгийн ёс буюу шарын шашны богдзонхын шашны төрөнд байсан ёсыг бол гадамбын ёс гэдэг. Гадамбын ёсыг үндсэлсэн нь бол одоо Жовужи Балдан Адишаа баг. Тэгээ Жовужи Балдан Адишаагаас хойш бол одоо тэр гадамбын ёс. Зарлиг өвчстэн гэ. Гадамба гэдэг бол төвд үгэл. Монголоор болохоор бол зарлиг өвчстэн гэж байгаа. Яагаад тэгэж нэрлсэн гэхээр Бурхны зарлиг болгоныг өвч суулгаж ургуулдаг байсан. Тийм одоо мундаг мэрэгдүү төрс. Тэгээд тэр гадамбын ёсон дээр суурлаад гэлэгийн шашин буюу одоо бидний энэ шүтж байгаа богд зонхын шашин гарч ирсэн. Тэгээ богд зонхын одоо энэ шашин бидний шүтж байгаа энэ ёсыг бол ер нь өмнөх дөрвөн урсгалын бүх одоо шимтэй ох болгоныг нь бол авч шүүж авсан. Ялангуяа гадамбын ёсыг бол шинчилж одоо гаргаж ирсэн. Ийм бүр юу шин одоо гадамбаач гэж хэлдэг. За шин гадамбаач гэж хэлдэг. Одоо энэ дэлгэрүүлж гаргаж ирсэн. Тэгээд энэ гадамбын ёсны Лянхуан цэцэрлэгийг бол одоо дэлгэрүүлэн зохиосон. За ингээд нар гарахаар сайхан дэлгэрдэг шиг Мансар урхан нэ одоо тэр эрдэм мэдлэгийн сэчмээр энэ бүгд бол одоо дэлгэрнэ гэсэн утга санаа гэлж байгаа. За энэ ингээд Мансар урханд бол одоо магтаж залбирч байна. За бухал өвсийг шатаан хойглох мэт буруу ёсны гим мунал хэлэнц түүтгэрийг түргэн агшнаа зоригдлогон агаар тариусгагч тэнцшгүй ядам базар сад бад бишрэмрв. За базар сад бол бурхан бол одоо ядам болж байна. Тэнцшгүй ёсны. Тарны ёсонд бол дөрвөн одоо үлийн дандар, явдлын дандар, тэгээ йогийн дандар, тэнцшгүй йогийн дандар гэдэг ингээд дөрвөн одоо зүйл байдаг. Тэрний хамгийн дээд буюу тэнцшгүй йогийн дандарт нь бол одоо энэ базар сад бурхан багтах нь. Тэгэхээр базар садыг одоо бясалгаснаар яах вэ гэхээр бухал өвсөнд ингээд шүдэн завираа тавиул тэр пүрхэл асаад юучгүй одоо хойглохтой алга болдог шиг бидний буруу одоо үйлцсэн гим нүгэл гаргачихсан алдаа дутагдал тэр бүгдийг бол нэгэн агшинд хуйхалж тэр өвс шиг одоо юучгүй хуйхалдаг. Тэгээ хоосон чанарын агаарт түргэнэ гэж байгаа. Зоригдлогын агаар гэхээр хоосон чанарын ёсыг хэлж байгаа. Тэр агаарт бол одоо ариусгахтаа гарамгай энэ ядам бурхан бол базар сад бурхан юм аа гэж. Тэгээ базар сад одоо бишрэн мөргөж байгаа. Энэ бол одоо дандаа эхнийх нь мөргөлийн хэсгүүд явж байна. За дээд ба ерийн шидвүтэл гүсэмжилсэн хэмбэр өөрийн үндсэн ариусгах анхааран авлагын ох 100 үсгтийн эгөөзрийг үлдэх ёсыг өөрийн оюуны хэр чадлаар өгүүлсүгэ гэд. За энэ бол зохиогч л өөрийнхөө одоо өчиг тангарагыг бол альдаж байна. За шид бүтээл дотор бол хоёр янзын шид бүтээл байдаг л да. Дээдийн шид бүтээл, ерийн шид бүтээл. Ерийн гэдгийг заримдаа нийтийн ч гэж хэлдэг. За энэ шид бүтээлийг одоо хүсэж байгаа хэн боловч хэн бэрч гисэн өөрийнхөө сэтгэлийг үндсээ гэхээр ер нь өөрийн үндэс гэхээр дандаа сэтгэлээ хэлдэг.
За зарим номон дээр бол одоо дандаа үндэс гэдээ явж байдаг. Яг хүний хамгийн гол үндэс амин одоо гол үндсийн үндэс болж байгаа зүйл нь юу гэхээр сэтгэл байд юм байна л да. Тийм учраас тэр үндэс гэхээр ихэвчлэн сэтгэлийг хэлээд байдаг. За энэ үндсийн ариусгах, ариун болгох, цэвэр байлгах тэр анхааран авалгын огт шим нь юу юм бэ гэхээр 100 үсэг тарина гэж хэлж байгаа. 100 үсэг тарина гэдэг маань энэ базар садын тариныг хэлээд байгаа. Базар садын тарин нь бол одоо дотроо 100 үсэг багтсан байдаг гэж хэлдэг. Тэгээд энэ тарины егүүзрийг үлдэхээр энэ егүүзэр гэхээр базар садын одоо энэ тариныг бяцлагаж яг бүр егүүзэр болгон одоо бяцлагах энэ ёсыг бол өөрийнхөө оюуны хэр чадлаар та бүхэнд бол одоо айлтгая гэж. За энэ зохиогч өөрийнхөө хүчгийг айлдж байна. За түүнийгч ловон зандраа гэрдээ. За зандраа гэрдийг бол зарим нь чандраа гэрдээ гэж хэлдэг. Ловон даваа давг. За төв үзлийг одоо үндэслсэн гүмбэм наландрын хийдийн хамламаар сууж исэн нагваржуны одоо төв үзлийн ёсыг бол маш их дэлгэрүүлсэн юм. Энэ тхийн одоо 6 чимгийн нэг нь. За зандраа гэрдээ юу гэж айлтсан гэхээр эгэр төрлөختнүүд ба зарилгаас төрсөн гэхээр шарваага гэлж байгаа. Нөгөө ёгтлж хэлдэг тал бай. Зарилгаас төрсөн эднэр гэхээр шарваага гэлж байгаа шүү, хаалтан дотор хийсэн. За барьдыгаа будыг мөнхүү чанарт магдалсан нугууд ба эрхэм бодисодын хөвгүүдийн магад сайн хийгээд ил төндрийн үндэс нь шагшаабадаас өөр бус хэмээн. За энэ одоо чандраа гэрдийн айлцсан юм ишлэл байна. Айлдвар. Тэгэхээр энэ айлдварыг хойно одоо тайлбарлах. За тэр магад сайн гэж юу хэлж яана вэ гэхээр за хэмээн гэдэг. За энэнийг энэ хойно тайлбарлана. Хэмээн номлсон мэд 3 язгуурт хөлгөн ба эгэл төрлөختөн дөрөвт хамаарах бодгал нугууд бээр гэж хэлж байна. За ер нь бол одоо энэ бодгалуудыг 2 ангилждаг. Игэл, хутагт гэдэг. За игэл гэхээр одоо ихэвчлэн биднэрийг хэлнэ. Игэл, хутагт. Игэл бодгалууд. За хутагт гэхээр одоо тэр хоосон чанарыг оноосноос дээших шарваага, бардыгаа бод, за бодисод ба гэх тэр одоо хөлөгний бүтсэн бодгалуудыг бол хутагт гэж хэлдэг. Тэгэхээр хутагт бодгал гэхээр 3 байгаа нь тэр дотор. Шарваагагийн одоо язгуур, бардыгаа бодын язгуур, за бодисод багийн язгуур гэдэг ийм 3 баг. За тэгээд тэн дээр эгэл төрлөختнөө нэмэнгүүд 4 болчихж байгаа. Тэгээд 4 гэхээр энэ 4-ийг хэлж байна л та. За энэ 4 одоо язгуурт хамаарч байгаа бодгал нугууд бээрвэл за магад сайн ил төндөр гэдэг нэг ийм 2 үг байн гарна. Магад сайн гэдэг маань юу хэлж байгаа гэхээр магад сайн дотор 2 байгаа. За нирван хамгийн айлтгч гэдэг. Нирваны мөр хамгийн айлтгч юм бүр гэж 2 байна. За энэ мөрийг бүтээхэд яг түүнийх нь яг үндэс нь одоо юу байдаг юм бэ гэхээр яг бие шүтэн буюу одоо бие шүтэн болох. За түүний бие шүтэн болох гэдэг маань тулгуурна гэсэн үг л яг эхнийх нь одоо шат нь юу юм гэхээр ил төндөр гэж хэлж байгаа. За ил төндөр гэхээр юу гэж яана вэ? Ил төндөр гэдэг дотор 2 байна л да. Тэнгэр хүмүүний одоо төрлийг болохыг бол ил төндөр гэдэг. Магад сайн гэхээр нирван буюу гэгэрлийг олох. За хамгийн айлтгчийн хутга буюу одоо төгс гэгэрлийг олох. Тэр 2-ыг хэлж байна. За тэгэхээр ил төндөр гэхээр тэнгэр хүмүүн гэдгийг бол зүгээр 2 гэж үздэггүй, 1 л гэж үзчихдэг. За магад сайнд нь харин 2 ялгаж үздэг. Тэр нь болохоор нирваны мөр, нөгөөх нь хамгийн айлтгчийн мөр гэдэг. Хамгийн айлтгч гэхээр одоо бүх зүйлийг айлддаг төгс гэгэрсэн бурхныг л хэлж байгаа. За энэ тэнгэр хүмүүний хутга алийг нь хүссэн ч гэж хэлж байна. Ил төндрийг хүсэж байгаа юм уу? Ил төндрийг хүсэж байгаа бол одоо тэнгэр хүний төрлийг олохыг хүсэж байна, тийм ээ. За магад сайн лүү одоо зорж байгаа бол нирваныг олох. Бүр цаашлаад тэр хамгийн айлтгч буюу төгс гэгэрлийн хутгийг олох. За энэ бүгдийг чинь мөр суурийг нь одоо алийг нь хүссэн зайлшгүй байх ёстой, зайлшгүй шаарддаг ёстой суур үндсийн үндэс
арга нь юу юм бэ гэхээр Шагшаваад буюу сахил сангаар гэж. За тэр Шагшаваадын цогц асар ариун байхаас л харгалздаг гэнэ. Тэр одоо ариун байж ижил Шагшаваад ариун байх юм бол ил түндрийн гутхыг ч олно, магад сайн буюу одоо нирван тэр хамгийн айлдагчийн гутхыг ч олно. Тэдний чи яг үндсийн үндэс суурь нь юу юм бэ гэхээр Шагшаваад асар ариун байх ёстой гэж хэлж. За ялангуяа өөрийн хэрхэн ам авсан сахих туунаа эвдэж алдчихгүй сайтар сахих нь альч хөлгөн туйлын чухал шүү гэж хэлж. Альч хөлгөн гэхээр түрүүний дээр гарсан зүйлүүдээ хэлж. Шарваагагийн хөлгөн, бардига будын хөлгөн, за бодсодбагийн хөлгөн. Тэгээ шарваага, бардига буд хоёрыг бол нийлүүлээ баг хөлгөн гэж хэлээд тэгээ бодсодбагийн хөлгөнийг болохоор бол их хөлгөн гэдэг бас ингэж ангилдаг. За тэгэхээр энэ альж хөлгөнд нь чухал шүү гэж хэлж байна. Тэр битгий хөл одоо эгэл төрлөختөн ч гэсэн сайн сайхан бай одоо төрөл дээшлээ аз жаргал амар амгалан хүсье гэх юм бол тодорхой хэмжээний одоо сахилыг аваад сахих. Тэгээ ёс суртахуунтай байх. Сахил гэдэг маань ер нь ёс суртахуунтай байх. Ёс суртахууны хэм хэмжээ шүү дээ. За энэ нь чухал шүү гэж хэлж байна. За жовужи ядиша цаг үргэлж нэгэн модон бод сувраг салгал өдөр бүр намжлал боомтлыг тасралтгүй үлдэж гим монултай нэгэн хоногч нөхөрлөхгүй хэмээн номлосон байдаг гэж. За жовужи балдан ядиша нэг юм бод сувраг барайл явдаг байсан гэж. Гэт барайд явдаг. Тэгээл тэрнийгаа барьж явж байгаа ингээл цаг алдахгүй тэрэндээ намжлал мөргөөл залбираад байдаг байсан. Тэгээ тэр нь яаж байгаа юм гэхээр тэр бод сувраг барьж байгаа ингээ бод сувраг нь бол бурхан багш гинэ. Тэгээд тэр нь өөртөө сануулга болчихдог. Тэгээ би цаг үргэлж одоо намжил алдаа гаргуул намжил тийм ээ бомтл нэхээр хийхгүй байх боо хааж хорих. За энэнийг одоо ингээд тасралтахгүй үлдэж би гим мөн л одоо хилэнц нүгэлтэй нэг ч хором одоо нөхөрлөхгүй гэж өөрөө бол одоо тэгэж айлцсан байдаг гэж хэлж. За гэтэл бид мэтийн одоо эхлэн суралцагчид бол гим мөнл нь хурм мэт буусаар хатал сэрэмжч үгүй алгуурлан суугаан туйлын зөксгүй болоо гэж. За тэр гэгэн хүн тэр одоо мундаг бодсод ба цаг үргэлж тэр хилэнцтэй нөхрөлөхгүй муу юм хийхгүй гэж одоо цаг үргэлж өөртөө сануулга болгоод ингээд үлдэж байна. Гэтэл бидний гим мунал хилэнц нүгэл гэдэг бол зүгээр хур шиг асгарч яадаг. Тэгтэл хэв нэг тоосон шинжгүй сэрэмжж байхгүй ингээ алгуу сайхан нэг амгалан одоо ингээ сууж байгаа нь бол зөксгүй байна гэж хэлж. За бодичэрья аватара за жонжуг гэдэг ном бай тийм ээ бодсодбагийн явдалд. За өнөөдөр ямагт өхөхгүй хэмээн өн амгалан суухан зөксгүй бос хэмээсэн мэд төрөл авснаас хойш өхөн дамжиггүй хэмээх ерөнхий бодол бидэнд буй боловч өнөөдөр арай хүчгүй байгаа гэсэн өчүүхэн чурам мэдлэггүй уршгаар өнөөдөр гинэт өхөл ирэхэд үйлдсэн буян хийсэн нүгэл юу байна хэмээн тодорхойлох мөчид буян нь өдрийн год мэт ховор хилэнц нь газрын тоос мэт тоолж баршгүй байна гэж хэлж. За энэ бодсодбагийн явдал дөрөх үгээд номон дотор бол тэгэж яа. За өнөөдөр ингээд чочор хэрэг гарвал яг биднэрт юу байна? Бид нэр одоо хөхгүй юм болцоо байхгүй. Хөл гэдэг бол мөнх ус хизээч хийж болно. Ямар ч болцоо байхгүй. Тэгээ гинэт хөх ийм хөл ирэхээр байсаар байтал тэгээл нэг амгалан тайван ингэ суугаад байх нь бол зөксгүй. За ер нь бол яг хүнд үл ингээ бүгдөөрэнд нь за хүн гэсэн ойлголт бол ерөнхийдөө ойлголт байна вөхөр байна гэж. Гэхдээ өнөөдөр арай ч хүчгүй байлгүйгээд тийм юм. Ерөөсөө тэгж нөө жоохон ч гэсэн бодохгүй байна гэж байна. Өнөөдөр арай хүчгүй байгаа. Тэгээд энэ үхэн гэдгийг яагаад бодоод ингээд заавал бодоод байна вэ гэхээр ерөөсөө үхэх мөчтөр бидний ямар амьдрсан яаж явсныг жинхэнэ шалгадаг шалгуур байгаа. Тэгээд тэн дээр үл ингээд дэнслэгдээд доошоо явах уу, дээшээ төрөл ахих уу, өгөөл одоо там руу унах уу, өгөөл төрөл ахаад явах уу гэдэг. Яг тэр юм чинь үхэх үйл явц төр шийдэгддэг гэж байгаа юм. Яг тэн дээр л илэрч гарч. Гэтэл одоо бид нар яг ингээд үхэх болоод ирэхээр үхэх үед юу хэрэг болох вэ? Мөнгө хэрэг болохгүй. Алдар нэр хэрэг болохгүй.
эд таваар хэрэг болохгүй. Тэр битгийг одоо сайн эмч лам байгаа ч бид нэр тусвуулж чадахгүй гэж байгаа шүү дээ. А яг юу тусуулах юм бэ гэхээр бидний хийсэн буян ном тэр л одоо бид нарт тусуулна. Тэр л биднийг аварна. Тэгээд яг тэрэнд одоо ингээ өөхөх үед гів гинтхэн ингээл нэг амгалан амтаа явж исэн гів гинт өөхөх бол өөх шаардлага тулгарл. Өхөлтэй нүүрт бол. За юу байгаа блэ гэдээ үзэхээр тэр буян гэдэг нь зөвхөн өдрийн мод шиг бараг байхгүй шүү. За хилэнц нүгэл нь юу байна гэсэн чинь тэр нь бүр өөрөөс газрын тоос мэт. Бүр тоолоод барагдахын арга байна. Тэгэхээр би одоо өхлөө гэхэд яаж өөх вэ? Үхээд миний төрөл хаашаа явах вэ? Тэр нь одоо бараг ойлгомжтой болчихж байгаа. За тэдгээр хилэнц нүгэл сэлтээр өхвээс эцэг хязгааргүй муу заяаны оронд одохоос бус хүмүүний бие шүтэн төдийг ч олох маш бэрхээ гэж хэлж байна. За ингээд энэ хилэнц нүглээ арилгаж чадахгүй. Ингээд хийсэн хэр буртагтайгаа хилэнц нүгэлтэйгээ ингээд өөхөх юм бол явах зам мөр нь тодорхой. Тэр нь муу заяаны зовлон л одоо явахаас биш. Тэр битгий хэлнэ хүний одоо бие шүтэнийг олчихно гэдэг зүйл бол байхгүй гэж хэлдэг. Уул нь бол бидний зорж байгаа, бидний хүсээд байгаа туйлын хүсэл зорилго юу гэхээр сайн төрлөг болох амар амгалан байх хаз жаргалыг мэдэр. Тэгээд тэр хаз жаргалыг чи яаж мэдэрдэг гэхээр ер нь бол одоо оюун ухааны гэгээр үлжээд сэтгэл санаагаа амар амгалан байж ижил тэр зүйлийг мэдэрдэг юм байна. За тэгэхээр бид нэр тийм ч юм байхгүй тэр битгийг л хэр урт шарилгаж чадаагүй ингээл энэ хилэнц нүгэлтэйгээ хийсэн үйл айтайгаа ингээл одоо үхэл ирээд үхэл тулгараад явлаа гэхэд тэгэл явах зам мөр бол тодорхой. Тэгэхээр энэ үлийн үр бол хуурамгүй шүү. Хизээж хуурамгүй гэж. Бид нэр одоо энэ нийгмийн хуулийг хуураа зөрчиж одоо болж байна гэхлээ гэхэд үлийн үрийг үл хинч хуурч чадахгүй гэж. Яг л тэр үлийн үрийн хуулиараа л. Буян хийсэн бол хүссэн үсээгүүл тэр буйныхаа зам мөрөөр яваад жаргалаа юмсан. Нүгэл хийлээл бол одоо хүссэн үсээгүү хичнээн мөнгө төлөхгээ хичнээн одоо авраач энэтрээ боллоо ч гэсэн нөгөө идэлх ёстой үйл ягаа идэлгээл явна гэж. Тэгэхээр энэ үлийн үрийн хууль гэж их хатуу юм. Яг үнэн одоо нарийн гэж хэлдэг. Тэгээ нөгөө талаар бол энэ үхэл мөнгөс гэдэг чинь бол хүн хизээг өөх цаг хугацаа гэдэг чинь бол бид нэртэйгээл нэг алгуурхан ингээл тайван байгаад байх тийм зүйл бол бишээ л гэдгийг дээр хэлэх гэж байгаа шүү. За 400-аас 400-аас за энийг явчээ да. За эгэл ардын олонхон бэлтгэгчрэн үзлийг огоот баримтлах ажгуу. Тийм бөгөөс эгэл төрлөختнүүд ихэнхдээ муу заяанд одох нь магад хэмээжээ гэж. За 400 тэгээд энэ номон дээр үл ингэж ялдаж байна. Ихэнх хүмүүс одоо эгэл хүмүүс бол дээд бусын зүг үе одоо тэр бэлтгэгчин зөвхөн амийн хуваа гэжсэн өөрийгөө ботсон энэ үзлийг л одоо ингээд бүр чанга баримталдаг гэж. За эннээс нь шалтгаалаад муу заяанд л одоо одох нь бол тодорхой байна гэж хэлж. Тиймээс сайн зул зовшааны ирэхээр чөлөө өчрөлийн бие шүтэнийг олж шашны үдээр орж 3 самварын хувийг аваад их хөлөгний нийтийн мөр бодмөрийн зэрэг хийгээд нийт бус нууц тарин очир төлөгний мөр аль хүснээ анхааран авах боломжтой энэ үест сонголтоо зөв хийж аштын нэгэн зүтгэлээ бүтээхэд шамдах хэрэгтэй гэж хэлж. За бид нар бол маш сайн зол завшаантай авчирсан гэж байна. Зол завшаан гэдэг бол одоо биднэрт бүр байглаас заяагдсан ийм их учрал ерөөл байна. Тэгээд энэ чөлөө учрал ингэж хэлж байгаа. Чөлөө гэдэг бол 8 чөлөө, 10 учрал. 8 чөлөө гэдэг маань бол одоо буян ном хийхэд чөлөөтэй. Сайн үйлийг хийхэд ерөөсөө ингээд өөрийн талаас, нийгмээс, гадаад орчноос хүртэл надад одоо боломж чөлөө олгоод өгсөн ийм нөхцөл болцоог бол чөлөө гэдэг. Учрал гэдэг маань бол өөрт 10 учрал байна. Өөрийн 5 учрал, бусдын 5 учрал. Өөрийн 5 учрал гэдэг нь бол яг өөрт байглаас заяагдсан тэр чадварууд. Одоо эрхтэн бүтэн байх, оюун ухааны чадвар сайн байх, буйны одоо хүчээр ингээд энэ төрлийг авах гэх мэт. За бусдын 5 учрал гэхээр юм бол одоо нийгмээс биднэрт бусдаас
биднэрт нөлөөлж байгаа. Тэр сайн нөлөөллийг хэлж байгаа. Өнөөдөр одоо энэ ардчилсан нийгэмд ингээ шашин шүтэх хэрхэн чөлөөтэй болсон. Энэ нэгэн учрал. Дээдс мэрэгдүүд нь морилж байна. Одоо хаан л бол хаан сонсож болж байна. Бид нар энэ технологийн дэвшлийг ашиглаад орон зай харгалзахгүйгээр далаа багшийн одоо номыг сонсож болж байна. Дээдс мэрэгдүүдийн айлцсан сургаал бүгдийг бол ингээ сонсох ийм боломж байна. Энэ бол учрал гэж байгаа байхгүй. Бусдын таван учрал гэж. Бусдаас одоо биднэрт харгалзаж бүрдэж байгаа ийм таван. Ийм бие шүтэн хүний биеийг олчихсон. Энэ шүтэн гэдэг маань хүний бие хэлж байгаа. Энэ шүтэнийг олчихсон. Ийм сайхан одоо зул савшантай шүтэн болж байгаа. Тэгээ шашны үүдээр орсон. Одоо энэ бурхан шашны амар амгалангийн үүдээр нь яваад орчихсон. Тэгээ 3 самварын аваад одоо тэр хууль цаазын аваад сахиад яг ёс журмын ингээ сайх боломжтой. Тэгээ их хөлөгний одоо нийтийн мөргөө бодмөрийн зэрэгээр яваад гэгэрэлдэх байх. За нийт ус гэхээрээ бүр цаашлуулаад түргэн хугацаанд одоо гэгэрэх юм боломжтой. Очир төлөвний мөр. Эннийг аль ч хүснэг одоо авах боломжтой. Ийм цаг үед байна. Бид нэр яг ийм цаг үед. Жинхэнэ одоо бүр энгийнээр хэлэх юм бол аз жаргал нөхцөл болцоо бүр дэндүү бүрдсэн, дэндүү боломжтой. Одоо ийм сайхан цаг үед ирсэн байна. Тэгэхээр сонголтоо зөв хий. Сонголт гэдэг маань зөв зам мөрөөр явах буюу нэг бүтээх тэрнийхэн хийгээрэй. Тэрнээс одоо зүгээр салхуурч гэтэл тэгэл ингээд зөнгөөр урсгалаараа ингэж битгий яваа л гэсэн санаа гэлж. За энэ одоо аштин гэдэг бол зөвхөн энэ нас биш шүү. Алс гэтийн хойтод хідэн төрөл дамжаад надад хэрэг болох. Бүр нөгөө ашид ийм одоо амар амгалан тэр зүтгэлэн бүтээхэд бол одоо шамдаараа гэж хэлж. За өнөөдөр ингээд ингээд төр зогсъё доо. Дараагийн хичээл дээр үргэлжлүүлээ да. За тэгээд бүгдөө энэ буйна зориулъя. Дагижэн саяг яваад дондондоо богонлоо амбандан жавдраж явзанлоосон. Дэмбэнэм бүрэнду салжи. За өдрийг сайхан өнгөрүүлээ. Өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийн хичээлийг эхлэе. За одоо энэс хойш базар садын хөтөлбөр явж байгаа учраас итгэлэн болохоор базар садын одоо уншлагын эхэн дээр байдаг. Итгэлийг уншия. Энэ номны 59 дугаар хуудсан дээр байгаа. Тэгэхээр энэ болохоор бол итгэл бод сэтгэлийг үүсгэхдээ ингээ хамт байж байдаг. Тэгээд энэнийг бүгдээр хамтдаа уншия. 59 дугаар хуудас. Жохо горван эрдэндэ тэгмо бибэр хамагамнэг дэлгэ бодын орнон байгуулж үлд бод сэтгэлийг нүнхээр үсгэмон жохо горван эрдэндэ тэгмо бибэр хамагамнэг дэлгэ бодын орнон байгуулж үлд бод сэтгэлийг нүнхээр үсгэмон жохо горван эрдэндэ тэгмо бибэ хамагамнэг дэлгэ бодын орнон байгуулж үлдэх бод сэтгэлийг нүнхээр үсгэмон За ингээд одоо базар сад ингээд цаашаага базар садын хөтөлбөрийг үзээд тэгээ сүүл рүү базар садын бяцлал хийх болохоор базар садын бяцлал хийхэн дээр бол энэ саяны итгэлийг уншдаг. Тэгээ 4 шат байгаа. Эхнийх нь нэг одоо шат нь бол итгэл, дараагийн 3 шат нь болохоор бол бод сэтгэл үүсгэж байгаа ийм залбирал. За энийг ингээд уншижээ да. За 9 дугаар хуудсан дээр
За базар сатын сэтгэлийн хөтөлбөрийн тайлбар эхнийх нь удирдгал хэсэг нь явж байгаа. За богд зонхоо богд. За 3 үүд хилэн сунлын хэрээр болдогдсон үүнийг ялангуяа үеийн түүтгэрийг ариусгах нь тун анистай тул үргэлж дөрвөн хүчийг бүрдүүлэн шүтгэж чухалчл хэмээн айлцсан мэт. За ингээд энэ богд зонхоо ингэж айлцсан байх. Тэгээд хэмээсэн мэт гэдэг одоо энэ богд зонхын айлцсан дагуугаар яг түүн шиг гэсэн утгатай тийм утгыг илэрхийлж байна. За доор нь тайлбар нь юм. Бид 3 санвар төгөлдөр хэмээн бардамнаад эрдмийн огт эд нугуудад гошууран омгөрховч бүтээж гүйгүүлсэн шинж юуч гарахгүй байгаа нь эрдмийн суур болсон Шагшавадан асар ариун бусаар халдаасны гим юм бизээ гэж. За богд зонхоо юу гэж айлцсан бэ гэхээр 3 үүд гэдэг маань бие, хэл, сэтгэл 3-ыг хэлж байгаа. Тэгээ бие, хэл, сэтгэл 3-аа хилэн сунлын хэрээр болдогдсон. Болдогдно гэхээр одоо бүр хэр буртаг болоод нэвчээ, шингээд тэрийн салхад тун бэрхтээ болчихсон. Бараг дотор гаднгүй ингээд хувц сунарч гисэн одоо угаахгүй удаад тоос шороон дарагдаад хэр буртаг болоод ирэхээр бүр дотор гадар хоёр нь мэдгэтгэхэ болоод ингээд нэвч шингэждэг шүү. Ийм одоо болчихсон утга санааг бол болдогдсон гэдэг юм. Тийм утга санааг илэрхийлж байгаа. За энэ одоо ийм байгаа байдал гэж бидний бие хэл сэтгэлийн байгаа байдал бол ийм байна. Тэгэхээр ялангуяа үеийн түүтгэрийг ариусгах нь гэж хэлж байгаа. За үеийн түүтгэр гэдэг маань бол одоо энэ Нясванасын түүтгэрээс үүдэлтэй, муу сэтгэлээс үүдэлтэйгээр хийсэн. Тэгээд үеийн түүтгэр гэхээр ихэвчлэн 10 харн үгэл дээр тулгуурлаж хураасан, үйлдсэн үйлүүдийг хэлж. За эдгээрийг бол ариусгах нь тун анистай шүү. Тун одоо чухам ингээд нэг онистой зүйл шүү гэж хэлж. Тэгээ энэнийг арилгахын тулд арилгах одоо хамгийн гол арга нь юу гэдэг вэ гэхээр үргэлж дөрвөн хүчийг бүрдүүлэн шүтгэж чухалчлаа гэж. Хилэнс нүглийг ариусгах арга байна уу гэвэл байна. Тэр нь ямар зүйл байдаг вэ гэхээр дөрвөн хүч гэж байна. Дөрвөн хүч. Энэ дөрвөн зүйл бай. За энэ дөрвөн зүйлийн тухай бол одоо энэ базар сатын бяцлал өөрөө дөрвөн хүчний яг дагуугаар ингээ бяцлаглынх нь зөв тогтол нь өрнөдөг. Тэгэхээр энэнийг хойно одоо тодорхой гарна гэсэн. За хилэнцгийг ариусгах одоо дөрвөн зүйл байх нь шүү дээ, дөрвөн хүч. За энднийг одоо бүрдүүлээ, тэгээд шүтэж энэнийг ариусгах нь тун чухал шүү. Тэр хилэнцгийг ариусгах арга чинь бол энэ дөрвөн одоо хүч юм шүү гэж. Тэгээ хилэнцээ ариусчихвал маш их чухал байна. Энэ түүтгэр гэдэг юмнаас салгадах их чухал байна гэж. За ингээд айлтсан, богд лом ингэж айлтсан гинэ. За тийм учраас яг түүн шиг богд ломын айлтсан шиг бид 3 санвар төгөлдөр хэмээн одоо бардамнаад гэж. За 3 санвар гэдэг маань бол ангидэгдэхийн санвар, бод сэтгэлийн санвар, нууц тарны санвар гэдэг 3 байх юм. За энэ 3 санварыг бол одоо бид нар яг хөөхөр бид нар бол сахил санвар авчихсан. За аль аль нь байгаа гэт тэгээд ингээд одоо жаахан тийм бардамнах, омгорхох маягтай. Тэгээд хамгийн тэр эрдмийн одоо охи болсон зүйлүүдийг ингээ үзэл судлаад байдаг. Хошууран гэж хэлж байгаа. За бод сэтгэл гэдэг юм уу, хоосон чанар, өсөл төгсгөлийн зэрэг, нууц тарины номыг үзнэ. За нэг тарин толоо шид олоотхонч гэдэг юм. Гэх мэтээр ингээд тэр аль л одоо их жохом дээд ориглон болж байгаа, огшим нь болж байгаа зүйлрүүл ингээл хошуурна гэдэг маань бол одоо тэрлүү ингээ хуйлраад ингээл яваад л үзээл судлаал иштэйш яваал ном банд суугаад ингээл яваал байна гэж. Тэгтэл яг биднэрт одоо тэр тэднийг үзэж судлаад байгаа тийм шинж тэмдэг ерөөс гарахгүй байна гэж. За яг үнэхээр одоо болдог бол тэр ном үзнэ, буян хийсэн, хэд орноо явсан тэр гараан элэгдэл маань байсан. Гэхдээ нэгээрээ бол одоо ямар нэгэн шинж тэмдэг гарах хэвээр. Тэгтэл гарахгүй байна шүү дээ гэж. За энэ гарахгүй байгаагийн шалтгаан нь юу гэхээр нөгөө тэр бүх эрдмийн чин доод суур болсон Шагшавад ариун бус байна гэж хэлж байгаа.
Шагшааваад ариун бус байна. Шагшааваад гэдэг маань сахил санваараа гэлж байгаа. Тэр чинь одоо ариун бус. Доод суур нь ариун биш байгаа учраас одоо гिचнэн тэрлүү ингээл сайхан зүйлүүдийг сонсоол авцраал хийгээд савн бохир болохоор тэр зүйл одоо гимээрл халдаагдаад гимэл болоод байна гэж хэлж. За энэ одоо халдаагдсны гим шүү гэж хэлж байгаа. За үлгэрлвээс хужир мараатай газар сайн ургац үл ургах лугаа адил болоо гэж. Хужиртай газар сайхан ургамал юусэн их ургадаг. Яагаад тэгэхээр одоо тэр хужир мараатай учраас тэр нь сайн ургамал ургуулдаг юм. Яг түн шиг л одоо шагшааваа сахилсан орон гимээр халдаачвал түүнтэй яг адилхан болно гэж. За тэр мэтийг мэдэж үлдээ сахих тууны орныг нэн хариунаас сахих хэрэгтэй шүү. Тэр мэд гэдэг маань саяны дээр гарсан зүйлүүдийг хэлээд. Тэр эрдмийн шинж нэмдэг яагаад гарахгүй байна вэ гэхээр суур нь одоо жаахан ариун бус байна, бохир байна. Тэгээ суур бохир учраас бол одоо хичнээн оргил руу огшим руу яваад байлаа ч гэсэн л одоо шимжтэнд гарахгүй байна. Тийм болохоор суурийг нь сайн одоо сахих хэрэгтэй. Сахих тууны гэхээр бидний сахих ёстой зүйлүүдийг хэлээд байгаа. За энийг ариун байлгах хэрэгтэй, ариунаар сахих хэрэгтэй шүү гэж хэлж. За энэ дээр сахил яг одоо сахих туун, сахил санваар гэж гарч байна тийм ээ. Ер нь бол яг энэнтэй жишээд хэлэх юм бол сахил санваар гэдэг чинь яг цаана юу байна вэ гэхээр нэг юм имийг одоо сахих ёстой гэл ингээ гаргачихсан. Тэгээд тэрнийг яг ингээ дагаж мөрдөх ёстой гэд сахих зүйлүүд байна. Тэгэхээр тэр сахих зүйлүүд маань зүгээр л тухайн шашныг, тухайн ном сургаалыг үзэж судлахад хэрэгтэй л сахих ёстой юу гэхээр үгүй энийн цаана өөрөө хүний сэтгэлийг ариун байлгах, тэр хилэнц нүглээс нь алс хит байлгах, өөрийн эрх чөлөөтэй байлгах, буян ном үлдэх, цаг гаргах энэ бүх зүйлүүдийг одоо бодолцож тэгээд зарим нэг зүйлийн ингээ ажлыг нь хөнгөвчлөө. За энийг хийж болохгүй шүү гэхээр тэр хүн цаг зав гарч ирж байгаа. Ном үзэх цаг зав гарч ирж. Тэгээд цаанаа энэ маань юу хэлж гэнэ вэ гэхээр ерөөсөө ёс суртахууныг л хэлээд байгаа. Сэтгэлгээний муу юм хийхгүй юмсан гэж бодох. Муу юмыг одоо ярихгүй юмсан гэж хичээх. Тэгээ муу юмнаас зайлсхийж зөв юмыг хийх. Хүн ёс зүйтэй байх, боловсон байх. Энэ зүйлүүдийн одоо гол суур зарчмуудыг бол энэ сахих тун гэж хэлээд байгаа зүйл нь бол энэ ер нь бол цаанаа тавчхандаа хэлэх юм бол одоо ёс зүйг хэлж байгаа. Ёс суртахуун энэ зүйлийг хэлж. За ер нь гим унлаар халдаагдахгүй байх ч тун бэрх учир унлыг намжлан боомтлох тэргүүтэн дөрвөн хүчин тулгуурлан хилэнц дүүтгэрийг ариусгах нь тун анистай хэмээсэн утга мөн буйзаа гэж хэлж. За тэр сайн сахиараа гэдэг байгаа зүйл нь юу гэхээр за ер нь бол энэ гим унлаар халдаагдахгүй байна гэдэг бол их бэрхтээ. Тийм амаргүй зүйл юм байна. Тийм болохоор тэр гаргачихсан ямар нэгэн одоо гаргацсан алдаа дутагдал гим унал байвал тэрнийг нэгдүгээрт намжлна. За би ийм буруу юм хийчлээ шүү гэдэг уншлага ном байна, мөргөл байна. Тэрний одоо би хэл сэтгэлээрээ хийдэг ийм намжлал. Энэ намжлалыг хийн. Тэгээ хоёрдугаарт боомтлно гэдэг маань дахиад хийхгүй гэсэн үг байхгүй. Боох, хаах, хорих гэсэн утга. За тэргүүт нь дөрвөн хүч гэдэг. Тэгээ тэр дөрвөн хүч үл ерөөсөө л одоо хилэнцгийг ариусгахын дөрвөн үйлдэл байх. За энэ тулгуурлаад тэгээ хилэнцтүүдээр ариусгах нь тун анистай шүү гэж хэлж. За түүний дотроос энд цагаан олсон удирдгал дөрвөн хөтөлбөрийн нэг базар садыг өрн бяцлах. Бяцлаглын зэрэг юм болов. За хилэнцгийг ариусгах яг тэр арга дөрвөн хүчийг бүрдүүлсэн тэр зүйл нь юу байна вэ гэхээр одоо базар садын бяцлаглын хөтөлбөр байна. За энэ базар садын бяцлаглын хөтөлбөр бол одоо яг энэ хилэнц нүглийг ариусгах яг цаг үеийн олсон одоо жинхэнэ чухам хэрэгцтэй зүйл шүү гэж хэлж байгаа. За тэгээд үүнд дөрв байна. За базар садыг одоо үзэл судлахад бол дөрвөн зүйл байна гэж хэлж. Базар садын номонд сахитгуун тангараг занварыг номлох, за түүнийг хэрхэн сахих ёс, за ёсноос хэтэрсэн гим унал гаргах ёс, гимээр халдаагдсныг бодиттой хариуцах ёс гэдэг ийм дөрвөн зүйл. За энэ базар сад бол энэ дөрвөн бүлэгтэй байх.
Эхнийх нь болохоор сахих ёстой тангараг сангар гэж юу байдгийг тэрнийг ингээ гаргаж өгнө. Хоёрдугаарх нь болохоор түүнийг яаж сахих ёстой байдгийг тэрнийг нь хэлж өгнө. За гуравдугаарх нь болохоор ёсноос хэтэрсэн гэж байна. За ингээд тодорхой хэмжээнд ийм хим хэмжээ тавьчих чинь тийм хим хэмжээ. Энийг одоо сахих ёстой гэдэг. Тэгвэл тэр хим хэмжээг зөрчихвөл ямар гим нь гарах, ямар алдаа мадаа гарах, яа нөгөө хууль зөрчгөр ямар шийтгэл хүлээдэг, хариуцлага хүлээдэг, яг тэрэн шиг зөвлөгийг энэ дээр бол одоо гаргаж өгнө. За дөрөвдөх нь болохоор тийм ёсноос гэтрээд гим унал гарчихсан бол тэр гим унлыг хилэнц нүглээр одоо сахилсан гараа ингээд халдаачихсан бол түүнийг хэрхэн яаж ариусгах вэ? Арга нь юу вэ? За энийг нь бол хэлж өгнө. За нэгдүгээр бүлэг. За сахихтун тангараг санварыг номлох гэж хэлж. За очрын үзүүрийн дандраас гэдэг. Хэрвээ дээд шид бүтээл хүсвээс 3 эрдэнд итгэл явуулаад 5 суртгаалыг нэн ариун сахиж бод сэтгэлд сайтар хичээгээрээ. Хэмээсэн мэт. За тус чухалчлах тухууны гол нь олог тухууны эцэс мухар 2 үннийг ялгалгүй онох бэлэг мөн тул түүнийг олохын тухайд мөрийн суураас нь эренб дараалтаа судлах хэрэгтэй гэж хэлж. За энэ очрын үзүр гэдэг номонд юу гэж хэлж яах вэ гэхээр хэрвээ үнэхээр шид бүтээл хүсчил байгаа бол эхлээ 3 эрдэнд итгэл явуулж авралдуулах хэрэгтэй. Тэгээд 5 суртгаалын зэрэгийг авах хэрэгтэй. За яг нөгөө сахил сангар гэж хамгийн анхных нь сангар бол гинэнгийн сангар гэж байна. Тэр нь болохоор 5 зүйлийг зэрэг. За энэнийг аваад тэгээ ариунаар сахих хэрэгтэй. Тэгээ бод сэтгэлийг судлах хэрэгтэй. Бод сэтгэлийг одоо яг өөрийнхөө дотоод үндэсэнд бол төрүүлэх хэрэгтэй. За ингэж айлтсан гинэ. За энийн шиг бидний одоо яг жухалчлаа зориод байгаа юмны гол олох гээд байгаа хүрх гээд байгаа үр дүн юу юм бэ гэж. Олох тууны эзэм мухар гэхээр хүрх гээд байгаа үр дүн гэлээ. Яг тэрнийх нь туйлын одоо хүрх гээд байгаа үр дүн юу юм гэхээр 2 үнэн гэдэг маань янгуухан чангуухан гэдэг байгаа. За харьцангуй үнэмлэхүү үнэнч гэж болдог тийм ээ. Аливаа юмс бол одоо 2 талтай 2 үнний одоо зарчимд бол байдаг. Тэгэхээр тэр 2 үннийг ялгалгүй он чаддаг тэр бэлэг ийг л одоо өөртөө төрүүлэх гэдэг. Бэлэг гэдэг. Эннийг л олох гээд байна. Тэгэхээр яг энэ 2 үннийг ялгалгүйгээр мэдж таньдаг, хуурамгүй таньдаг тэр ухааныг олохын тулд тэрнийг бидний одоо хамгийн эцсийн зорилго бол тэр байхгүй. Тэгэхээр нөгөө бурхан буддаа гэдэг үгний чи яг суур үндэстэй хүртэл яг ингээд нийцээд ирж байгаа. Утга нь яг таарч байгаа. Бидний яваад одоо ингээд ном үзэл судлаа тэгэл явсаар бол хамгийн сүүлд нь хүрэх ёстой газар нь юу вэ гэхээр бид нэр энэ юмсын харагдаж байгаа байдал дотоод мөн чанар хоёрыг авах гэхэн ухаанаар таньж чаддаг тийм зөв оюун ухааныг л олж авах хэрэгтэй. Тэрнийг бэлэг гэдэг. Иши гэж хэлдэг. Одоо төвдөр үл иши. Монголоор болоход бэлэг гэдэг. За бэлэг гэж яг тэр уламжилт орчуулгаар нь тэгж байдаг юм байли. Ганжуур дээр бол энэ одоо их гардаг. Тэрнийг л олж авах юм шиг байна. Тэгэхээр 2 үнэнд бол харьцангуй үнэн, үнэмлэхүү үнэн гэ 2 байна. За яг номын хэлээр бол харьцангуй үннийг бол янгуух үнэн гэж хэлдэг. Үнэмлэхүү үннийг болохоор бол чангуух үнэн гэж хэлдэг. Тэгэхээр энэ 2 үнэн бол харьцангуй үнэн гэдэг бол юмсын одоо зүгээр ингээд байгаа ерөнхий байдлыг хэлж юмс үзэгдлийн одоо байгаа энэ эд материалнуудад харагдаж байгаа байдлыг. Үнэмлэхүү үнэн гэхээр тухайн юм харагдаж байгаа шиг яг мөн чанартай биш ээ. Яг дотоод мөн чанар. Одоо жишээлбэл энэ ширээ гэхэд ингээд харахад нэг юм дөрвүүлжин одоо хэлбэртэй энэ зүйл. Тэгтэл яг энэ зүйл маань яг дотоод мөн чанарын судлаад үзэхээр энэ чинь маш олон юмны нэгдэл бий болж энэ ширээ гэдэг ийм зүйл бий болсон. Хүн ялгаагүй. Энэ байгалийн юм сүзэгдэл бүгд ялгаагүй тийм гэж хэлж байна. Тэгээ ялангуяа бол тэр хүн өөрийнхөө зөв тогтол юу юм, өөрийнх нь одоо яг үндсэн мөн чанар юу юм гэдгийг сайн таних нь
юмыг танихад хамгийн их чухал суурь болдог гэдэг. Тэгэхээр энэнийг л одоо ингээд нэг зөв талаас нь таньдаг тийм бэлэг бэлгийг л олж авах гээд байгаа юм. Тийм л нэг бэлэг бэлгийг л төрүүлэх гээд байгаа юм. Тэгээ тэрнийг төрүүлэхийн тулд мөрийг гэж хэлж байгаа. Мөр гэдэг маань бол одоо энэ яг энэ үест бол ингээд гişиг явах зам мөрөхөөсөө илүүтэй оюун ухааны мөрийг хэлж байгаа. Энэ ухааны ингээд шатлалуудыг хэлээд оюуны ахиц твшлийг хэлж байгаа. За энэнийг доод суурьнаас нь ингээд ирэмб дараалтайгаар дээш нь судлах хэрэгтэй шүү гэж. За тиймээс энэ тэргуунд 3 эрдэнд итгэл явуулахын үүднээс суртгаалын суурь 5 зүйлийг сахих гэж хэлж байгаа. За гинэнгийн 5 сахилыг сахих. Лээд одоо итгэл явуулаа тэгээ гинэнгийн 5 сахил. Даслах, за хулгай хийх, ариун бусын явдал, худал хэлэх, арх уух гэх 5 зүйл байгаа тийм ээ. Энэ 5-ыг сахих нь бол гинэнгийн одоо 5 сахил. Сахих. За гинэнгийн санвар. За дэвчигдэхүүн 10 зүйлийг сахих эцлийн санвар. Илт болсон 10-ын үүднээс огоо төгсгөх гэлэнгийн санвар зэргийг тус тус авч сахих ёстой гэж хэлж. За 253 зүйл сахих түүнийг сайтар сахихын үүднээс Брамид хөлөгний мөрд сайтар оюунаа судлах хэрэгтэй. Ялангуяа бодис сэтгэлийн өвцгийг дадуулан баттгахад 10 бэлэг чанар төгөлдөр багш буйны саданд шүтээд орохын санварыг зан үйлийн дагуу аваарай гэж хэлж. За ингээд яг тэр бэлэг бэлгүүнийг олж одоо оюун ухааны өндөр түвшинд хүрэхийн тулд яг хөөхөр эхлээд 3 эрдэнд итгэл бодуулаад тэгэл тэр сахил санварыг авах хэрэгтэй байх. Гинэнгийн санвар. За тэгэл ахиулаад аваад байх нь биш. Гэцтийн санвар 10 зүйлийг сахидаг байх нь. Тэгээ гэлэн гэхээр бүр 253 зүйлийг одоо сахидаг хамгийн дээд сахил болж байна. За эднэрийг ингэж аваад сахинаа. Тэгээд энэнийг авчхаад Брамид хөлөгнийг эхлээ судлах хэрэгтэй гэж байна. Судрын ёсыг эхлээ судлаад тэгээд энэнийг судлахын зэрэгцээр ялангуяа бодис сэтгэлийг төрүүлэх, бодис сэтгэлийг дадуулах хин тухай тэр бодис сэтгэлийг төрүүлнэ гэдэг чинь амаргүй зүйл. Бодис сэтгэл бодоход амархан төрөхтэй их тун олон одоо хичээл шаардлага хэрэгтэй байдаг. За энэнийг ингэж далуудахын тулд бол 10 бэлэг чанар төгөлдөр багш буйны саданд шүтэж тэгээд орох гэдэг маань орохын санвар бодис сэтгэл дотор одоо ерөөхийн санвар, орохын санвар гэж хоёр байгаад байна. Орохын санвар гэдэг маань яг тэр бодис сэтгэлийг одоо төрүүлэхийн тухайд яг ингээд бодит төр биеэрээ хийж хэрэгжүүлэх 6 параметрт суралцах шиг хэлж. За энэний дагуу ингээд зан үйлийн дагуу гэхээр сахил санварыг авахын тулд багшийн дэргэд даван тодорхой хэмжээний зан үйлийн дагуугаар авдаг. Тэгээ авцсан хань одоо түүнийг сахих хүсэний бол багшингээ хэлж өгнө. За энэний дагуугаар ингэж авах юм шүү гэнэ. За тэгээ бодис сэтгэлийн үндэс 18 унал ба 46 гэмт үйлдэл тэргүүдэн сахих тун алин байгаа бүхнээ тариан талбайд хон оруулсан мэт хайн хандалгүй сайтар сахихад хичээх ба хаяа гимээр халдаагдваас за яах вэ хэмээн орхилгүй нин дэрүү тус тусын гол номоос номлосон дагуу наминчлах зохистойногуудыг наминчил боомтлох цохилтойногуудыг боомтол аддистедлэх зохистойг аддистедлээ уналуугаа нэгэн өдөр ч нөхөрлөхгүй байхад шамдаарай гэж хэлж. За ингээд бодис сэтгэлийг авчлаа тийм ээ. Тэгээ бодис сэтгэлийг авчхаар бодис сэтгэлийн сангаар авчхаад тэрнийг зөрчих юм бол одоо ийм зөрчөөд гарах унлууд байна гинэ. Тэр нь болохоор 18 унал байна гэж. За 18 унал гэдгийг би тэр зүйлд хийцэн хойнонд байж байгаа та бүхэн номноос нь дэлгэрүүлээд хараар. За тэгээ мөн 46 гэмт үйлдэл байна гэж. За ийм одоо бодис сэтгэл автсан бол тэрнийг мөрдөхгүйгээр бодис сэтгэлийнхаа одоо зан журмын дагуугаар мөрдөхгүй сахихгүй байх юм бол гардаг ийм унлууд байх нь л дээ. Тэгэхээр эднэрийг мэдэж аваарай гэж хэлж. Мэдхгүй байснаас мэдэх нь их чухал гэж. Мэдхгүй бол хамгийн их юм унал гаргачдаг. Тийм учраас мэдэж авах юм бол хүн тэрнийг заасаа хаалхмаа хийн. Юмны хууль мэдэхгүй байвал хэцүү шүү дээ. Хуулиа мэддэг байв мэдээд ирэх юм бол хүн хийж болохгүйгаа мэднэ гэсэн үг. За тэгэхээр ийм сахих ёстой зүйлүүд байна. Тэгээд энэ зүйлүүдэд одоо тариан талбайд ингээ хон харуулаа дураар нь тавьчих юм бол тэр тариа бүгдийг юутай хөвдө нэгдэж штэ. Тэгээ хурах юм байхгүй болж. Яг түүнтэй адилхан зүгээр хаангаалгүйгээр
маш ингээ хичээсэх хэрэгтэй. Хүн тарийн талбайгаа яаж хамгаалж, хашаа хороогоорхос хашиж, зэрлэгийн зулгааж, яаж түүнийг хичээж одоо тариагаа ургуулахын тулд хичээдэг үл дээ. Яг тэр шиг л хичээх нь л. Тэг хэрвээ хаяа гэдэг одоо янз бүрийн ер нь сэрэмжгүй байдлаас ч юм уу үүдээд янз бүрийн одоо гим алдаа гарчих юм бол тэрний ганц за яах вэ гэд бити орхиороо гэж хэлж. Яг дариуд нь гэж хэлж. Нин дариу. Тэгээд тус тусын гол номоос гэж. За энэ сахилсангараа чин тухай, бодистгэлийн тухай ингээд сахих ёстой зүйлүүдийг бүгдөө ингээд тус өрн номлосон номлолууд байна. Тэднэрээс ингээд үзээд судлаад тэгээд намжлахыг намжлах. Намжлах ч болмоо гэрэг намжлах нь боомдлцох цохилтой гэдэг маань одоо хоошоод хийхгүй гэдэг зүйлээ боож хааж хорох гэрэг. Дистлэх зохистой гэдэг маань түүнийг одоо ариусгаж чадах ерөндөг болсон уншлага ном тэр зүйлүүдээр ингэж зөв эерэг чанарт нь оруулж адислаж ариусгах хэрэгтэй гэж хэлж. За ийм байдлаар л нэг чөдөрч гсэн энэ хилэнц нүгэлтэд нөхөрлөхгүй байхад шандаарай гэж хэлж. За тэр мэт нийтийн мөрийг сайтар судлаад дуршлаг жаваас өөрийн зүгээр тамийн гал дотор галваар орших хуйг байвч их болсон хамаг амтан гурван зовлонгоор нэрвэгдэн шаналж буд тэсвэрлшгүй ихнийг үүслэр сэтгэл ихэд хөдлөөд төргөмөр очир хөлгөнд орох хэрэгтэй гэж хэлж. За ингээд өөрийн зүгээс одоо сахил самгаран сайн сахиад тэгээд нийтийн мөр буюу одоо бараамт хөлөөний сайтар судлаад ингээд эрдэм чадaltaа болцголоо. Тамийн галд одоо хэдэн галвт байсан ч гэсэн шатад түлхтэхэргүй тийм чадaltaа өөрийгөө хамгаалах дайны боллоо гэхэд их болсон хамаг амтан гэж хэлж. Гурван зовлонгоор нэрвэгдэж байгаа энэ ёсыг хараад зүгээр сууж болохгүй. Дэсвэрлсгүй одоо их нэгүслэр өдөөгдөөд тэгээд тэдгээр амтанд туслахын тухайд одоо түргэн буюу тэр очир төлөвн гэдэг маань нууц тарны тэрэнд одоо орох хэрэгтэй шүү гэж. Тэрнийг үзэж судлах хэрэгтэй. Очир төлөвний мөрийг бол түргэн мөр гэж хэлдэг. За гурван зовлон гэхээр зовлонгийн зовлон, уран хөрвөлхийн зовлон, түгээмэл хорон уулдгийн зовлон гэдэг. Ийм гурван зовлон байна. За зовлонгийн зовлон гэдэг маань одоо хүний өөх төрөх өвдөх хөгшөрөх гэх мэт. За уран хөрвөхийн зовлон гэхээр хүн ингээ удаан суухаар босхойг хүсдэг. Хөл гарan чилээ. За босвол нэг сайхан юм шиг санагддаг. Тэгээ босонгууд босоод нэлээ боссон даруй их сайхантай гэж. Их сайхан. Ямар сайхан. Тэгээ нэлээ байжсэн нь буцаад хөлнжилээ суух сайхан санагддаг. Ингээл ийм өөрчлөгдөд байдаг. Яг тэрэн шиг энэ орчлонд бид нэр орчлонгийн одоо зүйл бол уран хөрвөхийн зовлон ихтэй гэж хэлдэг. Бацаараа байхаараа уйддаг. Хүнтэй уулзвал сайхан юм шиг санагддаг. Хүмүүстэй уулзаа дотносоод ирэхээр бас л уйддаг. Дахиад ганцаараа суухыг хүсдэг. Гих мэт юм гээл байнга ингэж урвж яадаг. Тэр зүйлийг хэлж байгаа. За түгээмэл хорон үүлдэх гэдэг маань одоо нийтлэг чанартай байгаа бүгд тэр зовлонгийн мөн чанарыг хэлж. За тэгээд энэ зүйлийг хараад дэсэхгүй одоо тэдгээр амтнд туслахын тулд түргэнмөр болсон очир төлөвөнд орох хэрэгтэй шүү. За төвгөө згарыг тийм ялах өдөр гэж. За асар ариун голд галваарч бие эрдэн нүглэг тэргүүтэн үзэгдэл энэ асар шүү. Хоёр үсэг солигчж. Ариун бусын тул бодийн үрийг олох нь үгүй хэмээж ягч. За бараамд хөлөгний мөрж твэс хити түргэндэл гэхэд наандаж тоолшгүй гурван галвт боёны чуулганы хураахгүйгээр гэгэрх ямар ч боломжгүй. Би төгс эдлэл тэргүүднээ өглөгт өгсөн буян хийгээд бэлгийн чуулганыг хураасан нугууд машид нарийн үзэгдлийн мөн чанарын хэрийг арилгаж ис чадах тул эцэст нь бурхан болоход тарны мөрийн нэмэлтийг авах хэрэгтэй гэж хэлж. За энэ дээр юу гараад байна вэ гэхээр бараамд хөлөгний мөрөөр одоо судрын ёсны дагуугаар ингэ явлаа гэхэд хамгийн түргэндэл гэхэд тоолшгүй гурван галвт буйны чуулганыг хураасан байх хэрэгтэй гэж байна. Тэгээд тэр буйны чуулганыг хурааж ээж гэгэрлийг алах хэрэгтэй. Тэр буйны чуулганыг хураахгүйгээр бол одоо гэгэрэх төгс гэгэрлийг олох бурханы утгыг олно гэдэг бол байхгүй.
Тэгээд өөрийнхөө бие төгсөдлийг таваараа ингээд өгөх юм буян. Хоёр чуулган гэж байдаг. Хоёр чуулган. Энэ болохоор буйны хураадаг хоёр чуулган. Тэр нь хоёр чуулган гэдэг маань юу хэлж байгаа нөхөр? Буйны чуулган, бэлгүүний чуулган гэдэг. Буйны чуулган гэдэг бол одоо бид нэр эд таваар өглөгдөх, мөргөл гороо хийх тэргүүтэн хийж байгаа үйлдэлүүдийг буйны чуулган гэдэг. Энэ бол буян хурааж. Бэлгүүний чуулган бэлгийн чуулган гэдэг маань юу хэлж яах вэ гэхээр ном үзэл судлаад түүнийг одоо оюун ухаанаараа шүүн тунгааж бясалгал бүтээл хийж одоо хурааж байгаа буйныг бол тэр бэлгүүний одоо чуулган гэж хэлж байгаа. Тэгээ энэ хоёрыг хоёуланг нь хураах хэрэгтэй байдаг. Тэгэхээр энэ хоёрыг тэр буян хийгээд бэлгийн чуулган гэж байгаа. Эхнийх нь болохоор буйны чуулган, дараагийнх нь болохоор бэлгийн чуулган. Хоёр чуулган гэж хэлж. Номон дотор бол их явдаг да. Одоо хоёр чуулганыг гээд эцэст нь хөргсөн гэдэг. Тэгэхээр буйны чуулган гэхээр өглөг тэргүүтэй огсон хийсэн бие хэл сэтгэлээрээ хийж байгаа. Ихэвчлэн одоо биеэрээ хийж байгаа, хэлээрээ хийж байгаа үйлдэл тэр зүйлүүдийг бол буйны чуулган гэж хэлдэг. Бэлгийн гэдэг маань бясалгал бүтээл юмыг одоо ухаж зөв юмыг олох үүднээс хийж байгаа, номон шамдаж хурааж байгаа буйныг бол хэлж. За энэ хоёр чуулганыг ингэж хураагаад хураасан нугууд ингэж хураалаа гэхэд маш нарийн үзэгдлийн мөн чанарын хэрийг арилгаж чаддгүй хүн. Тэр сэтгэлд байгаа бүр маш нарийн одоо хэр буртаг тийм байд юм байна. Бүр одоо бидний энэ хийсэн нүгэл хилэнцгдэг чинь бүр сэтгэл рүү ингээ шингээд нэвчээ цаашаа бараг хүний дотоод сэтгэлийн мөн чанарт бараг тулхаа алдсан тийм нарийн хэр буртаг байдаг гэж. Тэгэхээр энэ хоёр чуулганы хураагаад бол одоо тэр бүр цаана байгаа маш нарийн зүйлийг бол арилгаж чадахгүй гинэ. Тийм болохоор бурхан болохын тулд түүнийг арилгахын тухайд заавал тарины мөрд рүү орох хэрэгтэй. За тиймээс эхлээд буйны чуулганыг хурааж эхэлсэн цагаас л хандшгүй тарины мөрд орвол нэгэн нас нэгэн биеэрээ буюу цөвөн цагийн охор нэгэн насанд гэгэр чадах бөгөөд төв хязгаарыг тийм ялах гэдэг. За тарины мөргөл их хурдан юм гэсэн. Брахман төлөвлөгөн болохоор тоосшгүй гурамгал заавал буйны чуулганыг хураах шаардлагатай. Тарины мөр болохоор нэгэн насанд нэгэн биеэрээ ч гэсэн бурхны утгыг олж болно. Жишээлх юм бол мял богд байна. За тэгээд олон гэгэрчүүл зөндөө мэдээ. Гэгэр чаднаа гэж. За тэгээд төв хязгаарыг тийм ялах уу гэдэг ийм номон дотор. Гурван үзэгдэл ариусваас л мөнхөө хамгийн айлдагч болох нь сэжиггүй хэмээсэн нь тарины мэрэгэн аргын онсон тулгуурлан бүтэх 3 дугаар зэргэмжийн элбийн бие нь тоолшгүй 3 их галвт хураах буйны чуулганыг орлож чадах бөгөөд хамт төрсөн амгалангаар хоосон чанарыг онсны ирэхээр гэгээ төвгөх олох 3-ын хэрийг авьяас лугаас хэлтээр сурвалжаас нь үндснээс нь гэсэн. Ариусгах нь төргөн мөрийн оролцлог мөн хэмээн мэдэж авах хэрэгтэй болоо гэж. За энэ дээр үл ерөнхийдөө тарины одоо тэр нарийн зүйлүүдийг гаргаж байна. 3 үзэгдэл гэдэг маань бол бие хэл сэтгэлийг хэлж байгаа. Тэгэхээр бие хэл сэтгэлийн энэ үзэгдэл ээлийн одоо үзэгдлүүд ингээ ариусгах юм бол тэр бурхны утгыг олох боломжтой, гэгэрлийг олох боломжтой. Хамгийн айлдагч гэдэг маань бол бурхан төгс гэгэрхийг хэлээд байгаа юм л да. Тэгэхээр энэ тарины мэрэгэн арга нь одоо тулгуурлах юм бол тэр за элбийн бие гигэн гэрэл эднэр гэдэг ийм олон зүйлүүд бол энэ тарины ном дотор бол дурддагддаг. За тэр бүгд тэгээд энэ элбийн биеийг олно гэдэг маань бол тэр тоолшгүй 3 галуу турааж байгаа одоо буйны чуулганыг хураад түүнийг орлож чадна гинэ. За тэгээ хамт төрсөн амгалангаар хоосон чанарыг онохын ирэхээр гэгээ төвөх олох гэдэг. За энэ хүнийг одоо хүн амьсгал хураагаад тэгээд өөхөх үед 4 махбод ингээ бие биендээ шингээ хураагдаад тэгээ өхөл чи ерөнхийдөө нэг 2 үе шаттай явагдаад байгаа. Одоо хүний өхөл эхнийх нь болохоор гадар өхөл буюу одоо 4 махбод ингээ бие биендээ шингэх нэг үйл явцсан. Тэгээд шингэчээр одоо хамгийн сүүлд нь хий махбод хураагдчихж байгаа шүү дээ. Тэгээ хий махбод хураагдангууд одоо хүн ингээ амьсгалахаа болчихж байгаа, амьсгал байхгүй. Тэгэхээр
Тэгээ амьсгалахгүй болчоор энэ гадар өхөл явагдаад дуусчихна гэсэн. Тэгэнгүүт гадар өхөл явагдаад дуусчихаараа дотор дахиад өхлийн үйл явц явж яд юм байна. Тэгээд тэр өвглийн үйл явц явж яах нь болохоор гэгээ төгөх олох гэдэг маань тийм 3 одоо ийм үе шатаар дахиад бараг 4 үе шатаар дахиад явдаг нөгөө өвглийн үйл. Тэгэхээр энэ нууц тарины мөрд суралцсан гэдэг маань яг тэр үеийг ашиглаад тэр их хамгаалан дээр хамтарсан их хамгаалан дээр тулгуурлаж хоосон чанарыг онох боломжтой байдаг гинэ. Яг тэр үйл явц ингээд байгалийнхын жамсаар гарч ирдэг. Тэгэхээр тэрнийг нь нууц тарины мөрийг судална гэдэг маань тэрний үйл явцыг ингээд нэг нэгэнгүү мэдэж аваад яг тэр үйл явц өрнөнгүүд нь тэн дээр нь тулгуурлаж зүгээр жамаараа өгөхөд ингээд хүн цогцоо орхиос сүнс нь явах биш. Түүн дээр нь тулгуурлаж төгс гэгээр л юу тэр номын биед урвуулж авах. Ийм одоо нарийн хувьц байдаг гэж. Тэгэхээр энэ бол нууц тарины мөрдөл байдаг. Тэгэхээр энэ 3-ын хэрийг бол одоо авьяаслуугаа сурвалж яасна гэдэг нь бүр цаад үндснээс нь юу ч гаргаж чаддаг тэр зүйл бол энэ тарины мөрийн онцлог гинэ. За тэгээд энэ ийм нарийн зүйлүүд бидээ энийг нууц тарины ном судлах цааш нь бүр лавшруулж одоо яг тэр багш нараас судлах хэрэгтэй бол. За тэр айдлын мөр дээр үгүй хөлгөнд ороход очрын эрхсээс гэж. За анханд алин цагт нэжгээд суралцаад нэгэн удаа эрх авшиг хүртё. Тэр цагт их нууцыг номлохын магад савн болохыг хэмээсэн мэт гадна дотны 10 хос тэр ямагтад мэрэгсэн тэргүүтээ бэлэг чанар төгөлдөр очирт мэрэгэн багшийн мэлминиум нь мандал өргөх удирдгал зан үйлийг гүйцэтгэн сойрхол талбайд дөрөн авшигын боловсралыг магад олох хэрэгтэй гэж хэлж. За тэгэхээр энэ дээр нэг судрын ус тарины ус ингээ 2 зүйл гараад байгаа. Тэгээд энд яагаад энэнийг одоо дөрөдөж яана вэ гэхээр за судрын ёсоор явна гэдэг маань бол хүн сэтгэлээ боловсруулж байгаа. Одоо суур боловсралыг эзэмшээд жагатай адилхан сэтгэлээ боловсруулж байгаа. Энэ заавал хийх ёстой зүйл гэж байна. Хүн нэг жаахан ёс суртахуунтай ингээд нэг зүв байх. За цаашаагаа бүр нарийсаад одоо энэ бүр бие махбодын хүртэл ариусгаад тэгээд бүр яг төгс бурхны хутгийг олох. Энэ тохиолдолд бол заашгүй тэр тарины мөрийг судлах хэрэгтэй болж байна. Тэгэхээр тэр тарины мөрийг судална гэдэг маань бол одоо дотоод хийг зөв цогцуулах тийм арга техникт суралцах гэдэг байна. Тэгээ тэрнийг судалдаг арга нь хаана байна вэ гэхээр тарины мөр дотор байна. Тэгэхээр тарины мөрд за шууд очих нь гэсэн үг бол биш. Энэ их нарийн үйл явдал. Энэнийг судлахын тулд эхлээд авшиг авах хэрэгтэй. Авшиг гэдэг бол тэр тарины мөрийг судлах ёстой эрх нь. Тэгээ энэ авшигыг авахд яг уу гэхээр гадна дотны 10 хос гэдэг маань энэ одоо тарины бан лөнг өгдөг багшийн бэлэг чанарууд байх. За энэ зүйлүүд би энэ дээр нөгөө юу хийцэн байгаа зүйлд. Тэгэхээр энэ зүйлийг одоо яг төгс төгөл дээр эзэмшчихсэн сахилсангаар ариун номын ишлүүн ариун тэгээд одоо дадлага туршлагатай тийм багш нараас тэр 4 банг авах хэрэгтэй байна. Тэгээ энэ банг авна гэдэг маань тарины номыг судлах эрхийг авч байгаа. За тэгээ банг авахд бас учир байна. Банг авахд яг өгөхээр зүгээр шууд тахиж жол одоо юу яах биш. Очирт мэрэгэн багшийн мэлминиум гэж. Багштай эхлээд айлтгах. Энэ чи ёс журамтай. Айлтгадаг. Одоо ийм банг хүртье гэдэг юм. За тэгээд олон хүмүүс байх юм бол нэгэн төлөөлж байна. За бидний хувьд бол одоо энэ жодоо багш, далаа багш гэдэг ийм олон сайхан ийм одоо багш нар бол энэ банлангуудыг тавьж байна тийм ээ. Бид нар бол зүгээр гүйччээ суучж. Тэгтэл энэний чинь төлөөлөөд Монголын бурхан шашинтны төв гэдэг юм уу энэ шашны тэргүүнүүд лам нар төлөөлөөд энэ ард олноо төлөөлж багштай айлтгах. Тэгээ айлтгах нь дараагаар нь мандал өргөнө. Мандал өргөнө гэдэг бол багшд өргөж байгаа хамгийн дээд өргөл байдаг. За мандал өргөнө. Тэгээ мандлаа өргөсний өргөөд багштай маш их хүндэтгэл үзүүлээд ингээд зан үйлийн дагуугаар сойрхол талбай гэдэг маань дахиад мандал өргөцснийхаа дараа дахин айлтгадаг. За ингээд 4 авшигыг авах хэрэгтэй шүү гэж байна. За тэгээд нууц төрний 4 авшиг бай тийм ээ.
Авшигын боловсролыг магад олох хэрэгтэй, авах хэрэгтэй шүү гэж. За тиймээс тарины сангаар авах хэрэгтэй тул угийн хотол өдүүлбэр нь сангаар авч суртгаал юугаан чанад сахих хүсэл зорилгоор зан үйлийн үүднээс барих юм. За авшиг авлаа гэхэд авшиг авахдаа нөгөө хотол өдүүлбэр буюу тэр гүнлэн гэдэг юм зөв байлга гэж хэлж байгаа. Угийн хотол өдүүлбэр. Хотол өдүүлбэр дотор хоёр байна гэсэн шүү дээ. Угийн, цагийн гэдэг. Угийн гэдэг маань бол яг өөрөөсөн хүний үндсэн сэтгэл. Тэгэхээр тэр банк яг ямар тухайд авч байгаа? Алдар нэр олох гэж авч байгаа юм уу? Ашиг онжоо олох гэж авч байгаа юм уу? Гэдэг. Эннийх нь бүр сайн ажиглах хэрэгтэй. Тэгэхээр угийн хотол өдүүлбэрээ зөв байх хэрэгтэй. Тэр нь юу байх вэ гэхээр сангаар аваад суртгаал юугаан одоо чанад сахиа гэсэн ийм хүсэл эрмэлзэлтэй ийм сэтгэлийн үүднээс авах хэрэгтэй гэж. Энэ сахил сангаараа яваа. Энэ одоо номын ёс жаягийг аваад би яг тэрний дагуу сахинаа. Ингэж хамаг амтнд тусална гэсэн ийм бодлоор сахиараа гэж хэлж байна. За төгсгөх хийгээ цагийн готол өдүүлбэр нэг нэ. Сангаар төрлөө хэмээн ухамсарлага. Яг нөгөө сангаар ингээд одоо багш юу гэнэ бан өгнө. Тэгээ багш за бан өгөөд ингээд зан үйлүүд ном уншаад за номон тайлбарлаад за ингээд сэтгэлийн сангаар төрлөө гэж бодоорой. Гинингийн сангаар одоо та нар төгчлөө авчлаа гэж бодоорой гэдэг шүү. Тэгвэл за би одоо яг багшаас аваад энэ сангаар төрлөө гэж бодох нь цагийн хотол өдүүлбэр. За хэмээн ухамсарлах ба хууль цаазыг магадлан судлахгүйгээр сахисан өгүүд бол язгуурын 5 бурхан, тус тусын 19 тангараг, за 14 үндсэн унал, бүдүүн 8 бас бус төвчхийн тангараг, ангид тонилгох гээд бодцтгэл энэ суртгаалын хууль цаазууд зэрэг нийтийн тангарагыг нэг үрчлэн нэгтлэх юм а гэж. Хууль мэдхгүйгээр хууль дагаж мөрдөж чадахгүйтэй адилхан энэ олон зүйлийг авлаа гэхэд энэнийг бүр яг нэг үрчлэн яг мэдж авах хэрэгтэй. Тэгээд мэдж авахын тулд юу байна вэ гэхээр одоо нууц тэрний авшиг авж байгаа хүн бол язгуурын 5 бурхны тангараг сангаарууд байдаг. Тэр нь болохоор 19 тангараг сангаар байна. За тэрнийг мэдж авах хэрэгтэй. Тэгээд 4 үндсэн унал одоо нууц тэрний сангаард байгаа тийм ээ. За бүдүүн 8 гэх мэт. Тэгээ ангид тонилох бодцтгэлийн одоо сангаар сахих ёстой хууль цаазууд тэр бүгдийг үл мэдж аваад тэгээ нэг үрчлэн нэгтлэх юм шиг гэж байна. За тэгээд энэ дээр бол энэ одоо Шунлаа багшин гаргасан 3 самгаарын тайлбар гэдэг ном байгаа. Тэн дээр бүр дэлгэрэнгүй сайхан гаргасан байгаа шүү. Тэр номыг та бүхэн олж үзээрэй. За шүтгэхийн тангараг гэж хэлж байна. За очирд багшийг шүтэх. За юуг шүтэх вэ гэхээр очирд багшийг шүтнэ. Очирд багшийг гэдэг нь маань одоо нөгөө бан өгсөн багшийг хэлээ. За эрэгтэй эмэгтэй ягүүзэр нарыг өргөн хөндлөх, буйны үүлд ороход хичээнгүүлэн шандах. Эрэгтэй эмэгтэй цуг ном сонссон одоо ном сонссон. За тэр бяцлал бүтээд хичээж байгаа ягүүзэр нарыг бол хүндлэх. Тэгээ буйны үүлд ороход хичээнгүүлэх хэрэгтэй гэж. За мөн дэвчгийн тангараг. Дэвчиг өстө бас тангараг гэж байна. Энэ нь болохоор их хөлгнөөс няцах шалтгааныг дэвчих. Их хөлгнөөс яагаад няцчихдаг вэ гэхээр бод сэтгэлийг л байхгүй болоо бод сэтгэлийг л хорчих юм бол бод сэтгэлээс татгалзах юм бол шууд их хөлгнөөс доошоо буцчихдаг гэж байгаа. Тэгэхээр энэнийг бас анхаарах. Хамаг амтны тусын тулд гэдэг тэр имийг бодож явах. За бурхны хөрөг дээгүүр алхах гэж байгаа. Одоо бурхны хөрөг дээгүүр алхах. За сэвдснийг муу шаах. Одоо бурхан сайхан муухай гэдэг юм уу. Итгэлийн хөтөлбөр дээр байсан тийм ээ. Зэргийг дэвчих ёс тэргүүтэн хийгээд давчилбаас тарины тангараг самаар алин бүх бүхнийг мэдэж аваарай гэж. За ийм зүйл байх нь тэгээд ингээд өнөөдрийн хичээл өндөрлөе доо. Тэгээд тэр юу болгон дээр зарим тайлбарлах ёстой юмнууд төр зүйл тайлбар хийсэн байгаа. Тэндээс дахиж хараараа бас багш нараас сонсоороо. Ялангуяа тэр Шунлаа багшин 3 самгаарын тайлбар гээ байгаа. Тэрнийг бас нуулаад харчвал зүгээр. Тэгээд энэ нууц тарны бан авшиг авах гэдэг энэ тэнд явдаг хүмүүс бол багш нараас нэлээд юм сонссон байгаа бах. За их л сонсож байгаа хүмүүс маань бол энэ бүгдийг бас сайхан сүжгийн үүднээс сонсоод ер нь би энийг хийнэ гэж бодох хэрэгтэй. Бас зүрхшээх юм уу, тийм юм бол бас байх хэрэггүй. Аль болохоор энийг хийх авах ёстой юм байна л да. Бид нэр өхүүлтэй нүүл туулна цаашаа ингээл амьдрал үргэлжлээл энэ сүнс гэдэг юм чинь байнгын мөнхөл явна. Тийм болохоор өөрийнхөө одоо бие махбод гэхээсээ илүүтэй энэ оюун ухаанаа
сайжруулахын тулд энэ зүйлийг хийх ёстой юм байна л. За тэгээд хичээлээ өндөрлөе. Дагижена савгэгаваде дандандава гандагам пандан жабдра жабзанду сандава тэмбинэмбөрөндө салчи